50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий 642 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Бацхан үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүгдийн тоглолтог үндэсний лотерей эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд хамгийн ихнийхээ машиныг ажилуулад эхлэе. Хамгийн ихний ажилуулж байгаа энэ машин бол 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурыг тодруулна. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур таны тавьсан бооцоо 500 дахин үржилнэ гэдгийг хэлэхэд тон чиг таатай байна. За эхнийх нь 8 гэсэн тоо байна. 8. За та яг ийм тасалбараа аваад бүгдөө сууж байгаа гэж би найдаж байна. Бүгэлсэн хуудасд нь бол энд байгаа. Та хэдэн ч хувилбараар бүгэлж болно. За хоёр дахь бөмбөлөг гарч ирэхэд бэлэм арай л болоогүй байна. За болчлоо. Тэг. 8 тэг. За дараагийнх нь 3 дахь бөмбөлөг. Хэрвээ та 500 төгрөгийн бооцоо тавьсан бол хамгийн бага нь 500 ш 500-аас дээш байх ёстой. 500 төгрөгийн бооцоо тавьсан бол таны бооцоо 500 дахин үржигдэхээр зэрэг 250 мянга болж. За 3 дахь бөмбөлөг 6. 8 тэг 6. Таны тоон дөгч гэнэ үү? Минийхээс шал ондоо олоод явчихлаа. Таныхд дөгч байгаа болох гэж найдаа. 8 тэг 6 хамгийн сүүлийнх нь тоо ямар тоо байх нь вэ? Ямар тоотой бөмбөлөг гарч ирэх нь бүгдээ хамтдаа чимээг харж байна. 6. За машин нэг жоохон чимээ энерги болоод тэгэхээр дахиад хэлье. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур буюу таны тавьсан хамгийн багадаа таны тавьсан 500 төгрөгийн бооцоо 500 дахин үржигдэнэ. За 500-аас дээш бооцоо тавьж. Тэгэхээр энэ тоо ямар тоо өнөөдөр байсан бэ гэвэл 80 66 буюу яг тоогоор нь хэлэх юм бол 8 тэг 6 гэсэн тоо байна да. Ийм тоо гарч ирсэн бол таны бооцоо 500 дахин үржигдсэн байна. За харин одоо бооцоогоо 1000 дахин өсгөхийг хүсэж байгаа. Дээр нь 500 дахин энэ өсгөлтөн дээр хэрвээ гарч ирээгүй бол бүгдээрээ хамтдаа бас гордцгоё тийм ээ. Би бас их гордож байгаа шүү дээ. Олон сар гордож байгаа, олон нэвтрүүлэг дээр гордож байгаа. За миний тоо бол тэг 6 24 байгаа. Тэгэхдээ бодоод байсан чинь гордно гэдэг үгийг жоохон засмаар юм шиг санагдсан. Азаа үзэж байгаа. Тэгэхдээ бас л гордлог тээцэн л байгаа. За хамгийн ихнийг нь хэд байна? 5. За хоёр дахь тоо нь 4. Харьцангуй 4-ийн тоо хурдан гараад ирлээ сая бол. За 3 дахь бөмбөлөг. Тань дахиад сануулъя. Хэрвээ та 4D-гээр тоглож байгаа бол 3 боломж байгаа шүү. Таны бүгэлсэн тоо 3 дугаар зэргийн хонжуураас гарч ирээгүй болж болно. 2 дугаар зэргийн хонжуураас одоо ч гэсэн гарч ирээгүй байвал биднэрт 3 дахь боломж 1 дугаар зэргийн хонжуурыг олж боломж байгаа. За байж гараа хэд вэ? 5 4 3. Яг дарааллаад 2. За энийг яг гүйлгээд бариараа. Тэгээд энэ азартсан юм болохгүй. Сүүлд нь бөө хил ам дагуулахгүй энэ унсан бөмбөлөг те. Яг энэгээр ингэ явж байгаад ингэ унчлаа л да. За. Иймэрхүү сонин тохиолдлууд ихтэй их цөөхөн тохиолдно л доо. 5 4 3 2. 5 4 3 2. 5-аас тэгэл дарааллал зүгээр бодож байгаа л зэ. За 5 тэгээ 3 4 2 за ингээ өгчийгээд ингэсэн бол одоо ингээл таны бооцоо 1000 дахин өсөөл 500 мянган төгрөг ийдсэн хонжуурын ийдсэн болцсон байж байгаа шүү дээ. За 3 дугаар зэргийн хонжуур 2 дугаар зэргийн хонжуур таараагүй бол санаа зовтгүй манайхаа. Яг надтай адилхан сэтгэлтэй л байгаа юм байна те. Ингээд бүгдөө 1 дугаар зэргийн хонжуур буюу бооцоогоо хамгийн их өндөрөөр өсгөж чадах тэр боломжийг хараа. Энэ бол 2000 дахин үржигдэнэ. Хэрвээ 500 төгрөгийн бооцоо тавьдсан л бол тэгэл 2000 дахин үржигдэнэ. Сая төгрөг гэж явж байна шүү дээ. Яг 400 мянган засагтаа өгч чинь
хямралын үед хөрхий засаг маань бас 400 мянган төгрөг гинт хожил. Өөрөө 600 мянган төгрөгтэй. Хамгийн ихнийх нь 1 гэсэн тоо байна. 1. За 2 дахь бөмбөлөг нь 2 дахь бөмбөлөг нь тэгтээ сая төгрөг хожичоод 400-ыг ингээд тушаан ихээр сонирн болж байгааз 50 сая төгрөг хожичоод 20 сая төгрөгийн тушаан ихээр бас их сонирн болж. Бас гайгүй цаана 30 саятай үлдэнэ. 120-с 48 сая төгрөгийн тушаан ихээр бүр сонирн болоод байна. За олон юм ярьж байгаа хооронд тоонууд гараад ирсэн шүү. 1 тэгээ тэг тэгээ 4 гарч ирсэн байна. Хамгийн сүүлийн тоо. Хамгийн сүүлийн тоо. За өнөөдөр би бол худлаа боллоо. Хамгийн сүүлийнх нь хэд вэ? 3 байна. 3. За ингээд 4-ийн 1-р зэргийн хонжуур буюу бооцоогоо 2000 дахин өсгөх тэр боломж ямар тоотой холбоотой байна гэхээр 1 тэг 4 3 гээл энэ дээр бүгэлдсэн болвол та бооцоогоо 2000 дахин өсгөж авах нь шүү дээ. За мөн нэвтрүүлэг маань жоох хурдан эхэлсэн болохоор бас нэг энэ юу гэхээр зэрэг 5 4 3 2 гэл ингээд бүгэлдсэн болвол таны бооцоо яасан бах нь 1000 дахин өссөн байх нь байна. За 8 тэг 6 6 80 66 гээл тоог 500 дахин өсөх байжээ. За ингээд 4D энэ хүрээд өндөрж байна. Харин одоо бүгд хамтдаа 6D буюу 50 сая төгрөг хожих боломжтой тэр 6 тоог хамтдаа гаргая. За энэ хоргонд маань ингээд нийтдээ тэгээс 9 хүртэлх цифр үрээс 6 бөмбөлөг орчичоо. За ингээд энд бол нийтдээ 60 бөмбөлөг байгаа. За хамгийн ихний бөмбөлөг бодвол гараад ирсэн 4 гэсэн тоотой бөмбөлөг байна. Энд гарч ирэх 6 бөмбөлгийг яг дарааллын дагуу зургуулынгийн таах юм бол ер нь ингээд бодоод үзэхэд их амархан байна. 50 сая төгрөгтэй болчих. За яг нөгөө 20 морин явж байгааг энэ стооцод 30 сая төгрөг. 30 сая төгрөгөөр юу хийж болох вэ? Айтайхан хөөрхөн джип машин аваа унчин. Гадагшаад отгочоо сайхан эхнэр хүүхдээ дагуулаа сайхан аялчиж болно. Өөр яах вэ? Орон сууцны 30% мөвөө өгчиж бас магадгүй. Өөр юу гэж болох вэ? Бас олон янзын хөлбөрүүд байж болж шít. За гарч ирсэн тоонуудыг танилцуулъя. 4 5 1 4 4 5 1 4. За одоо 2 бөмбөлөг дутуу. Бөмбөлгүүдийг та гарч ирсэн дараалалаар нь таасан байвал бас хонжуртай гэдгийг сануулъя. Яг энэ гарч ирсэн 5 бөмбөлгийг тавлынгийн дарааллын дагуу хэрвээ таачих юм бол та сая 500 мянган төгрөгийн эзэн болно. Гэхдээ яг таны гар дээр бол 900 мянган очих шүү. 600 мянган татварт яваад байна. За хамгийн сүүлийн бөмбөлөг 4. Хөөх энэ 4-ийн тоо яас их гарч ирвэ. За 50 сая төгрөг хожих боломжтой тэр тоо бол 4 5 1 дахиад 4 дахиад 5 бүр дахиад 4 ийм тоонууд байна да. 45 14 54 гээл бүгэлдсэн бол 50 сая төгрөгтэй боллоо шүү. 2 минут үлдсэн байна үү те. За нэвтрүүлэг маань өндөрлөхөд 2 минут үлдсэн байна. Хамгийн өндөр хонжуур очих машина хамтдаа ажиллаулъя. Энд нийтдээ 1-ээс 42 хүртэлх тоотой бөмбөлгүүд байгаа. Энэ 42 бөмбөлгөөс хамгийн ихний гарч ирэх 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр та яг энэ дээр бүгэлсэн байх юм бол та 120 сая төгрөгийн эзэн шууд бол. За хамгийн ихнийх нь 9 байна. Дараагийнх нь 37 байна. Гэхдээ 42 бөмбөлгнөөс 6-гийн эхний гарч ирэх 6 бөмбөлгийг зургуулангийн таан гэдэг чтэй бас азтай. Үнэхээр азтай хүн байвал нэрээ энэ дотроогоор тоглоод Хямралаас гарч болж шít. Тэ? 120 сая төгрөгийн 48 сая нөгчлөө цаана хэдэн сая төгрөгтэй үлдэх вэ? Бодоод үз. Билег нэг өрөө байрны мөнгө гэж байгаа. За 17 9 37 35 17.
За хэрвээ байр оронтой оюун байх юм бол сайхан банкнд аваач хэд чинь хүүгээ нийтээ сууж байгаа нь шүү. За 5 дахь өмлөг 36. За хамгийн сүүлийн буюу 120 сая төгрөг хожих боломжтой тэр бөмбөлөг 8 гэсэн бөмбөлөг байна. За яг энэ ихний гарч ирсэн 6 бөмбөлгийг дараа нь харгалцахгүйгээр таасан бол 120 сая төгрөгийн эзэн болсон шүү. За одоо бонус бөмбөлгийг бид хамтдаа хүлээж байна. Бонус бөмбөлөг 6. Өнгөрсөн удаагийн нэвтрүүлгийг санаж энэ 30-та тоонууд 4 билүү 3 гарч ирсэн санагдаж байна. Тэгээд миний санаж байгаагаар шүү. Харин өнөөдөр бас л 30-та бөмбөлгнүүд дийлэнх олонх нь гарч ирлээ. За эхнээс нь гарч ирсэн бөмбөлгүүдийг дурдъя. 9, 37, 35, 17, 36, анзаараараа 35, 36, 37 гэсэн ийм 3 бөмбөлөг дараалалаараа байж байгааг тэгээд 8, тэгээд 6. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Нэгдүгээр өдрийн өглөө уулзтлаа. Баяртай. 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550, 994 3 төрлийн дөрөвдий эзэн. 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас C1 телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.